За энэ аудитээс авсан мэдээлэл танаа дарга нар бол мэдээллийг нууцлаад өгдгүү мэдээлэл гаргахтаа сайн хэдэн компанитай гэдгийг өчигдрөөс хойш харлаа. Эрдэнэс Монгол буюу таны нэрлэлгээр Чингис хаан хөрөнгө оруулалтын сан гэж 65 сая төгрөгийн цалин авч Эрдэнэс критикал минерал 44 сая, төрийн үнцаас хэвлэл 38.3 сая, шивээ 31.6 сая, тэжвэрийн үндэсний төв 25.7, дархны төмөрлөгийн үйлдвэр 24.5 сая, барилгын хөгжлийн үндэсний төв 21 сая, захиргааны дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчт компани 20 сая, эрчим соёл 19.5 сая, Эрдэнэс 5 орон нутгийн өмчтөй нь 19.2 сая. Ингээд дунджаар нэг даргач нь 30 сая төгрөгийн нэг сарын цалин авч байна. За одоо нөгөө талд нь дахиад энэ чинь байгаа харагдаж байна уу? Нийгмийн халамжийн тэтгэвэр нэг би дандаа өндөр дүнгээр нь авсан шүү. 478 мянга, асаргааны тэтгэмж 330 мянга, онцгой тохиолдол болон амжиргааг дэмжих мөнгөний тэтгэмж сая 200 хаяал нэг өгдөг. За тэгээ их хүүхдэд олгох тэтгэмж 792 мянган төгрөгийг өдрөлт нэг удаа олгодгийг 700-аар нь авсан байгаа. Эхийн алдартай одонтой ээжүүд буюу 1-2 дугаар одонтой ээжүүдэд 200-400 мянган төгрөг. Хүүхдийн мөнгөний тэтгэмж 100 мянга, ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт 230 мянга, насны хэсэг 250 мянга, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж хөнгөлөлт 250 мянга, өндөр насны тэтгэмж хамгийн ихтэй 700, хамгийн бага түвшин 792 мянга. Ингээд харьцуулаад харахаар нэг Монгол улсын иргэн тэтгэмжээрээ 480 мянган төгрөг авч байна. За асуулт нь танаа одоо энэ дарга нар сайхан амьдарч байна. 30 сая төгрөгөөр, иргэд 480 мянган төгрөгөөр одоо та өөрөө нөгөө зах дээр очихдоо хэлсэн бид цувдаа авч илүү ингэж хэлээд лээ. Тэгэхээр Монгол улсын иргэд хизээ танаа намын энэ дарга нар шиг сайхан амьдрах вэ? Паразит дарга нараа хэр удаан тижээж явах вэ гэсэн энэ хоёр асуултанд хариулт өгөөч. Засгийн газрын дэвшүүлээд байгаа шийдгээд байгаа шийдлүүдийн орчлыг маш сайн тавих юм. Ер нь манай гишүүд би дахиад хэл. Хэрвээ болж исэн бол би энэ төрийн өмчт компани хуулийг хэлцэж өгөөч гэж гоохгүй шүү дээ. Би болж исэн бол би тэтгэврийн хуулийг батлаад өг гэж гоохгүй шүү дээ. Би болж исэн бол зөвшөөрөл мэдээллийн хуулийг батлаад өг гэж гоохгүй шүү дээ. Болохгүй байгаа болоод оруулж ирж байна. Таны ярьж яг зөв. Болохгүй байгаа байхгүй юу? Болохгүй байгаа учраас би болохгүй байгаа учраас энэ Чингис хаан баялагын сан болгосон шүү дээ. 260 орноттой болгосон шүү дээ. Монгол хүн оролцоод байгаа учраас Монгол хүн наан чи оролцоод байгаа учраас хамаарал оролцоод байна. Тийм учраас наадхан чи хомг томилё гэдээ хуулийн дагуу яриад байна шүү дээ. Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн дагуу. Тийм учраас төрийн өмчт компани асуудлыг ярьж байна. За төрийн өмчт компани бол за цогтойг шүү юм байдаг. Төрийн өмчт компани бол хувийн хвшилт бол бүгдээрээ л KPI-аар үнэлүүлээл урамшуулаа аваад явдаг зарчимтай. Үнэхээр ашиг орлого олоод баялагын санд орлого төвлөрүүлээд ард иргэдэд түүнийг нь хүртээж өгөөж нь очиод байвал цалин урамшуул авах нь нээлттэй. Гэтэл алдагдaltaй байгаа бол ийм цалин авахыг би хэрхэв зөвшөөрөхгүй. Тийм учраас төрийн өмчт компани хуулиа баталчих. Төрийн өмчт компани хуулиа батлаад өгчөө. Тэгээд төрийн өмчт компани хуулийн дагуу хэлсэн шүү дээ. Төрийн өмчт компани хуулийн дагуу би наадмаас өмнө гадны менежментийг оруулж байгаад наад цэгцлээд өгнө. Сюрприз барина гэж хэлсэн шүү дээ. Харин 10 өрөөс янз бүрийн хүн амьтан яриад байв.